Сая цаана манай Аслангийн ордныхаа та бүхэнд одоо дараагийн 3 сарын одоо хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох нь вэ гэсэн онцлог хэлж байна. За Аслангийн ордныхан маань одоо гадал явдал байна л гэж юм тийм ээ. За би энэ дээр одоо анхааруулж хэлэх юм байх юм аа. За юу вэ гэхээр зэрэг за Аслангийн ордныхан маань угаасаа адал явдалд одоо дурлагсад байдаг тийм ээ. За энэ дээр их нэртэй юм уу нөхөртэй улсуудтай явах юм асуудал харагдаж байна шүү. Явсан ч юм уу тийм ээ. Одоо яадгийн уулздаг учирдаг ч юм уу. За энэ дээр одоо эхнэр нөхөр мэдээж одоо том асуудал дэгдэх нэ. Энийг одоо зүгээр одоо ингээд өнгөрчих юм байна тийм ээ. Ингээд өнгөрнөө гэжвэл одоо том анхааруулга байна шүү. Энэ бол одоо зүгээр өнгөрөхгүй нэлээд ширүүн юм болохоор харагдаж байна. За энэ харьцаа бол одоо нөгөө талаас бол одоо за би энд одоо бас нэг юм хэлэх гээд байна. Одоо таны нарны зурлаг таарахгүй байгаа бол сарныхаа зурлагыг заавал үзээрэй. Яг гэвэл одоо нарны зурлагаас илүү сарны зурлаг одоо хүний эмошн одоо хүний сэтгэл хөдлөл одоо ерөн сэтгэлийн байдал ямар байх юм тийм ээ, баяртай байх юм уу ямар гэдгийг одоо харуулдаг учраас ер нь тун чухал тийм ээ. Мөн одоо сэтгэлийн одоо сэтгэл хөдлөлийн одоо шийдсэн асуудлууд энэ төргээд маш сайн гардаг учраас би бол одоо нар сарны ордныг заавал үздэг. Та бүхэнд одоо зөвлөхөд нар сарны нарны ордноо одоо үзээд таарахгүй байвал сарны ордноо заавал үзээрэй. Мөн одоо би энд ярьж байхдаа одоо магадгүй таны энергийг нөгөө энергитэй нь одоо сольж уншиж магадгүй. Яагаад гэх юм бол энэ дээр таны зураг байхгүй байгаа учраас би бас заримдаа энергийг одоо сольж унших магадлал өндөртэй сольж бодохыг хичээгээрэй. За ингээд үргэлжлүүлье. За ингээд эндээс харахаар за ийм асуудал байна. За энэ дээр анхаарнаа тийм ээ. За энэ харьцаа болвол одоо маш одоо passionate гэдэг юм одоо маш одоо сэтгэл хөдлөл одоо маш их одоо хөнгөн сэтгэл дээр тулгуурласан тийм ээ. Эсвэл одоо мөнгө төгрөгнөөс болсон тийм ээ. Магадгүй одоо мөнгөтэй хүн байдаг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо ямар нэг хэмжээгээр таныг татах хүч маш ихтэй. За ийм юмнаас болоод одоо ийм асуудалд орооцолдсон улсууд бол одоо ер нь бол анхааруулга авах нэ гэж ойлгоорой. Нэгдүгээрт нь энэ хүн бол одоо өөрийгөө хамгаалаад гарах нь байна тийм ээ. Одоо бүх юм бурууг чамдаар тохох ч юм уу. Ийм учраас одоо ялангуяа одоо гэр бүлийн хууль гарч байгаа энэ үед одоо анхаарал үзье. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь их юм бол одоо карма гэдгийг битгий мартаарай. Үүлийн үр хязгаарч хаалга андуурахгүй шүү тийм ээ. Тийм учраас одоо ийм асуудлыг бол одоо таслан зогсоё. За манай single одоо байгаа улсууд бол одоо за энэ дээр одоо X-ийг явуулаа л гэсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээ хараад байна. За энэ одоо X юм уу одоо гэж ойлгож байна тийм ээ. За тийм учраас энэс өөр одоо энэ биш хоёр өөр энерги харагдаж байна л да. Өөр одоо нэлээд сайхан одоо хүн харагдаж байх юм. За энэ хүнтэй одоо төр зөр. За энэ хүнд бол одоо таны одоо хүсэж байсан одоо бүх одоо манай Аслангийн ордныхан бол одоо хамгийн нэгдүгээрт одоо царайд мөнгөтэй байх хэрэгтэй тийм ээ. За иймэрхүү нөхцөл болцлыг хангасан юм аятайхан хүн одоо удахгүй. За би энэ дээр ингэж харж байгаа байхгүй юу. За энэ хүн болохоор тийм ээ таны одоо гэр бүлийн одоо найз нөхөд гэдэг юм уу аль эсвэл одоо юу юм тийм ээ. За ингээ харахаар зэрэг одоо гэр бүлийн одоо найр надам одоо ямар цугларалт эсвэл одоо найз нөхдийнхөө гэр бүлийн цугларалт тийм ээ. Янз бүрийн ийм юмн дээр танилцахаар юм шиг харагдаад байх юм. За энэ харьцаа бол одоо тун сайхан хайр болж магадгүй байна шүү. Тэрнээс өмнө одоо ийм асуудлуудаа зэгцлээрээ гэсэн байна тийм ээ. За мөн одоо
За энэ бол одоо энэ танилцах гэж байгаа энэ гэр бүлийн хүрээнд одоо гэр бүлийн одоо үйл явдал юу ч байдгийг арга хэмжээ одоо тийм ээ ийм юм дээр гэж харагдаж байгаа. Тэгээ за энэ хүн бол танаас нэг жоохон ахмиг нас юу ах байх магадлалтай, ихч байх магадлалтай тийм ээ өөрөөс чинь жоохон одоо нас илүү гэж ойлгох заяа. За тэгээ мөнгөтэй одоо том албан тушаал эрхэлдэг одоо таны одоо хүсэж хүлээж ирсэн хүн мөнөөсөө мөн харагдаж байна. За энэ хүн бол байж магадгүй гэж. За энэний дундуур байгаа одоо энэ өөрөөс чинь дүү мүү ийм залуу одоо 3 дахь одоо гэр бүлтэй ийм third party та ийм хүмүүсийг одоо бас зэгцлэхийг анхааруулсан байна. За ингээд энэ 3 сарын одоо төлөв байдал гэж байгаа тийм ээ. Тэгэхээр би энийг одоо few months буюу одоо 1 2 5 6 дугаар сарын сүүл юм уу 7 дугаар сар мар гэж харж шүү. За юу шинэ хүнтэй танилцах байна. За тэрнээс өмнө ийм асуудлууд хөнгөн явдалд автахыг татгалзаарай гэсэн байна. Мөн одоо за ийм мессеж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье, тус болсон гэж найдая тийм ээ. За ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол та бүхэн одоо миний Монгол Стар Тайро гэсэн одоо Facebook пэйж рүү хандаж одоо мэдээлэл аваарай. За ингээд амжилт хүсье баяртай.